Итгэлийн ахын дүүс та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. За энэ өглөөний үгийн цаг маань эхлэж байна. Тэгээ бүгдээрээ Бурхан эзэндээ даатхан залбираад өнөөдрийнхөө үгийг үргэлжлүүлцгээе. Хайртай их эзэн минь танд баярлалаа. Та бидэнд шинэ өдрийг өгсөн талархаж байна. Тэгээ энэ өдрийг танд би даатхан өргөж байна. Энэ өдрийн туршид эзэн тойрхон амьд үгээр бидний гайхамшигтайгаар удирдан чалаатаж чиглүүлж өгөөрэй. Таны үг үнэхээр бидний амьдралыг улам илүү хүчтэйгээр босгон барьж байгуулах болтугай. Тэгээд үгээрээ дамжуулан өөрийнхөө мөн чанарыг бидэнд илчлээрэй. Бас таны мөн чанар, таны агуу чанартаас итгэх итгэлийг манаас улам илүү энэ хүүгээр дамжуулан өсгөж өгөөрэй. Эзэн минь таньда талархаж байна. Алдар магтаалыг өргөн бидний эзэн Есүсийн нэрээр даатхан залбирanгуйж байна. Амен. Амен. Халелуя. За бүгд хамтдаа 2 дугаар Тимот номын 2 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Бид итгэмжгүй байлаач тэр итгэмжит хэвээрээ байна. Учир нь тэр өөрийгөө үгүйсгэхгүй гэсэн. Халелуя. За өнөөдөр бүгдөө эндээс Бурхны итгэмжит байдал нь хэвээрээ мөнхөд оршдог. Тэр гайхамшигтай чанарын тухай бүгд хамтдаа суралццгаая. Тэгэхээр Бурхан бол итгэмжит хэвээрээ. Бурхны үнэнч бөгөөд итгэмжит байдал нь бидний итгэлийн амьдралын маш үндсэн чухал хэсэг маань болж идэг байна. Тэгээд бидний амьдралд гарч буй сорилт бэрхшээлүүд дэг даван туулахад түүний үнэнч итгэмжит байдал нь бидний амьдралд хүч чадал минь болж идэг. Тэгэхээр энэ цагт бүгдөө үргэлжлүүлэн хамтдаа Бурхны үнэнч итгэмжит байдлын талаар дэлгэрэнгүй бүгдөө авч үзцгээе. За нэгтэн Бурхны үнэнч байдал хизээч өөрчлөгдөхгүй. Бурхан бол өөрчлөгддөггүй. Бурхан бол хувирдаггүй. Тэгэхээр ертөнцид байгаа бүх зүйл өөрчлөгддөг. Хүний бодол санаа өөрчлөгддөг. Хүний зан характер өөрчлөгддөг. Үүнтэй адилаар тэгвэл бас бид нар Бурхныг бодож бас адилхан зөвлөж болохгүй гэсэн. Яагаад гэвэл Бурхан бол өөрчлөгдөхгүй. Түүнд өөрчлөгдөх ямар шалтгаан байхгүй, өөрчлөгдөх сүудэрч түүнд хүршгүй юм аа. Тэгэхээр Бурхны үнэнч байдал нь түүний үг ба амлалт үйлдэлээр нь үргэлжид бидний амьдрал илэрж идэг байна. Тэр амласан бүхнээ биелүүлдэг бөгөөд бидэнд түүний амлалт нь үнэн гэдгийг бидэнд үгээр улам илүү баттай мэдрүүлж хэлж илэрхийлдэг байна. Дээр хэсэлдэр Бурхны үнэнч байдлын амлалт нь бид түүний үгэнд итгэж амлалтанд бүрэн итгэх ёстойгоос бидэнд өнөөдөр сануулж байгаа. Тэгэхээр Бурхан үнэнч юм бол бид үнэнч Бурханд бид нар бүрэн найдаж, бүрэн итгэх боломжтой гэсэн үг. Бурхан өөрчлөгддөггүй учраас ямар ч өөрчлөлтийн нөлөө байдаггүй тэр агуу Бурханд бас бүгдөө итгэж найдвараа түүнд төвшиж тавьцгаая. Эдгээр бидний итгэл төвчээргүй. Бид нар сул дорой, бид нар заримдаа итгэл алдардаг боловч үүнээс шалтгаалаад бас бид нар буруу замаар явдаг. Тэгэхдээ Бурхан биднийг хараад хизээж өөрчлөгддөг Бурхан биш ээ гэсэн. Тэгэхээр бидний сул дорой байдлыг харахтаа Бурхан биднийг чамлаад өөрийнхөө бодлого шийдвэрийг бидний төлөө өөрчилдөг Бурхан хизээч биш ээ гэсэн. Бурхан өөрчлөгдөхгүй бөгөөд түүний амлалт нь хизээч дуусахгүй хэвээрээ байдгаа гэсэн. Тэгэхээр Бурханы өөрчлөлтөнд хинч нөлөөлөх боломжгүй гэдгийг бид эндээс харж байна. За хоёрт нь болохоор Бурханы үнэнч байдал нь бидний амьдралын сорилтуудын дунд ч гэсэн бидэнтэй хамт байдгийг бидэнд бас хэлж байгаа. Тэгэхээр бидний амьдралд маш олон сорилтууд, маш олон бэрхшээлүүд бидний амьдралд гарч ирдэг боловч Бурхан бидэнд тусалж тэр бидний ганцаардуулдаггүй. Түүний үнэнч байдал нь биднийг зөв замд минь авчирч итгэлийг бас бидний амьдралд босгож барьж байгуулж өгдөг байна. Йошуа намын 1-5 дугаар эшлэлдэр амьдралын чинь бүхий л өдрүүдэд хинч чиний эсрэг зогсож чадахгүй гэдгийг хэлж байгаа. Би чамайг орхихгүй, мөн чамайг хаяхгүй гэд. Бурхан намайг орхидоггүй, Бурхан хаягдаггүй. Яг одоо ч гэсэн Бурхан таныг орхихгүй бөгөөд Бурхан таныг хаяхгүй. Тэгэхээр энэ нь үгэл сорилтуудын дунд, зовлон бэрхшээлүүдийн дунд ч гэсэн Бурхан эзэн бидэнтэй хамт байж идгийг энэ дээр маш тодорхой хэлсэн байна. Йошуад энэхүү амлалтыг Бурхан өгсөн. Бурхан өөрөө үнэнч байдлын Бурхан бөгөөд тэр хизээч орхихгүй гэж амласнаа тэр үйлдэлээрээ бас нотолдог Бурхан байна. Тийм учраас бидний амьдралын замналт ч гэсэн тэр бидэнтэй үргэлжид хамт байж биднийг орхихгүй бөгөөд биднийг орхихгүй байгаагаа өдөр тутмын үг үйлдэлээрээ бидний амьдралд харуулсаар байх болно. За гуравт нь болохоор Бурханы үнэнч байдал нь бидэнд итгэлийг төрүүлдэг юм аа. Тэгэхээр Бурхан итгэмжит учраас бидний итгэл Эмэл Бурханд бидэнд итгэл найдвараа өргөдөг гэсэн байна.
Бурхны үнэнч байдал нь бидний итгэлийг улам илүүхээр бэхжүүлж идэг. Түүний үг болон амлалт руу биднийг үргэлжид хөтлөн дагуулж идэг байна. Түүний байнгын үнэнч байдал нь бидний сүнслэг амьдралын маань бас чухал үндэс суурь болдог учраас бид Бурханд найдах үед бид хизээч ганхашгүй юм аа. Яагаад гэвэл Бурхан бидний үндэс суурь болохдоо хизээч ганхдаггүй, хизээч өөрчлөгддөггүй, хизээч хувирдаггүй. Тэр агуу мөн чанар нь биднэрт өнөөдөр энэ суурин дээр суурлагдах тэр гайхамшигтай итгэлийг бидний амьдралд босгож өгч яадаг байгаа. Дөрөвт нь болохоор Бурханы үнэнч байдал нь биднийг нэгүүлсэж хүчрхэг болгодгоо гэж. Тэгэхээр Бурхан өөрийнхөө үнэнч байдлаараа биднийг агуу нэгүслээрээ тэр бидний өрөө нэгүүлсэж эргээд яадаг биднийг маш их хүчрхэг нэгэн болгодог байгаа. Бурханы үнэнч байдал нь бидний амьдралыг үргэлж хайрлан хамгаалж, анхааран халамжилж, нэгүслээ биднэр рүү чиглүүлж яадаг. Хэдийгээр бид буруу үйлдэл хийсэн ч гэсэн түүний үнэнч байдал нь биднийг орхитоггүй. Тийм ээ? Биднийг улам илүү хүчрхэг болгож яадаг гэсэн. Бид хоримтгай учраас, бид сул дорой учраас бид өөрчлөгдөхийг хүссэн ч гэсэн зарим өдөр бид нар өөрчлөлтийн үр жимсүүдийг гаргаж чаддаггүй. Бурхан үүнийг хараад итгэмжгүй сул дорой нэгнийг ингээд орхидог Бурхан биш. Харин улам илүү хүчрхэг болгохоор тэр өөрийнхөө үнэнч байдал дотор ажилласаар байдаг гэсэн. Исая намын 55 дугаар бүлгийн 7 дугаар эшлэлдэр хорон муу замаа буруу нэгэн бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх эзэн өөд эргэг. Өгөөмөр уучлах Бурханд маань эргэг гэж тодорхой хэлсэн байна. Бурханы үнэнч байдал нь биднийг өршөөдөг, биднийг авардаг. Түүний үнэнч байдал нь бидний амьдралын хамгийн хүчрхэг баталгаа бөгөөд түүний тусламжтайгаар бид альва сорилтуудыг даван туулж түүний замаар бид бүрэн итгэлтэйгээр явах боломжтой болдгийм аа. Эзэн Бурханыхаа нэрээр таныг өрөөж байна. Хамтдаа бүгдөө залбирцгаая. Их эзэн Бурхан минь танд талархъя. Танд алдар магтаалыг өргөж байна. Тэгэд энэ гайхамшигтай цагийг танд даатхан өргөе. Эзэн минь Бурхан минь та өрөө өдөртөн жолоодож та хөтлөн дагуулж өгөөрэй. Тэгэд эзэн та мөнхөд хэвээрээ өөрчлөгдөшгүй, ховрошгүй нэгэн учраас бид үнэхээр тандаа талархаж байна. Эзэн минь бид итгэмжгүй байсан ч та итгэмжид хэвээрээ байдаг. Бид өөрчлөгддөг ч та өөрчлөгддөггүй. Бидний дагаад ертөнц тэр чигээр өөрчлөгддөг гэсэн ертөнцийг бүтээгч Бурхан эзэн та өөрөө нэг л хэвээрээ оршдог. Тийм агуу мөн чанарын эзэн та өнөөдөр бидний итгэлийг маань босгож, итгэлийг маань барьж байгуулж, итгэлийг маань улам илүү хүчрхжүүлж өгөөрэй. Эзэн таны гайхамшигтай амлалтуудын төлөө талархаж байна. Тандаа баярлалаа. Бидний хайртай эзэн Есүс Христийн нэрээр даатхан залбирч байна. Аамен. За энэ өдрийн туршид Бурхан та бүхэнд хамт байх болтугай. Эзэн та бүгдийг ивэг.